Би фитнес клубт яваад 2 сар болж байна. Тэгээд клуб дээр ямар дасгал хийдэг талаар та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Эхний дасгал бол bench press буюу зээжний шахалт. Би энэ дасгалыг хийхдээ эхлээд баг жингээр биед халааж дасгалдаа бэлдээд дараа нь жингээ өсгөж бэлтгэл хийдэг. Би эхлээд гол төмрөө 10-аас 15-аас 20 удаа халаалт мөгээр давтаад харин дараа нь 50-аас 60 кг-аар 3-аас 5 удаа давтаж ордог. Үүний дараа болохоор би 80-аас 100 кг-ыг аль болох олон давтах гэж хичээж байгаа. Харин одоогийн байдлаар бол 80 кг-ыг агуу удаа, харин 100 кг-аар 2 удаа давтах төвшөнд байгаа. Миний 7 хоногт 2 удаа хийдэг бас нэг дуртай дасгал бол deadlift буюу нуруу таталт. Би энэ дасгалыг анх хийхдээ учраа олохгүй нэлээд бодолсон. Үндсэн ойлголт авч байгаа зүйл бол нуруугаа сайн хотоогоод дээшээ босохдоо хөлийн булчингаар биш харин нурууны булчингаа ашиглах ёстой гэж байгаа. Энэ дасгал надад үнэхээр чухал санагдсан. Яагаад гэхээр бараг бусад бүх дасгал нурууны булчин ихээр шаардж байна. Би нуруу таталтыг сайн хийснээр нурууны бэртэл гэмтлээс сэргийлэх юм байна гэж ойлголт авсан. Overhead barbell press буюу штангыг толгой дээгүүр өргөх. Энэ дасгал бол харахад ч гоё хийхэд ч кафе дасгал. Би гартээ санаадаг байсан маань бас нэлээд усуул болж байгаа. Багаач хүнд чин толгой дээрээ гаргахад нуруу гэдсний булчинг бас нэлээд хөгжүүлэхгүй болохгүй гэж бас ойлгоод бэлтгэл хийж байгаа. Би хүн суулт хийхдээ бас нэлээд анхаарч байгаа. Миний бодлоор бол хөлний дасгалуудыг хамгийн ихээр үл тоодоггүй юм байна. Гэхдээ хөлний булчин бусад булчингуудыг дэмжиж суур болдог болохоор энэ дасгалыг бас үргэлжлүүлэн хийгээд 100 кг-аар суудаг болох төвшин хүрий гэсэн зорилго тавьсан байгаа. Жин хүнд болохоор хөлнөөс илүү нуруугаа тэгш байлгаж чадахгүй байгаа миний гол асуудал байна. Мэдээж хэрэг би нэг сүнэлтэ мартаагүй. Сонсон та бүхэнд баярлалаа. Та бүхэн ямар дасгал хийдгийг бас мөн коммент хэсэгт бичиж үлдээгээрэй.